Батцмүрлэгшүү, Эрдэнэ улдагшүү. За Батцмүрлэгч нар таслая. Эрдэнэ улдагшүү асуулт асууна. Одоо бид нар өнөөдөр ингээ 3 асуудал яг энэ одоо шин тутам, шин төрлийн одоо эрчим хүчний их сурвалжтай холбогдуулаад нийгэмд бас томоохон хилцүүлэг болоод араас нь ингээд олон улсын гэрээ конвенцэд нэгдэн орох тухай явагдаж байгаа. Тэгэхээр Туван сайдаас асуухад одоо энэ гарч байгаа 3 конвенц яг ач холбогдол талаас нь та бас нэг энэ олон нийтэд яг ямар учраас энэ конвенцуудад нэгдээ орж байгаа бөгөөд энэ конвенцуудад нэгдээ орсноор Монгол улсад яг ямар ач холбогдолтой нөгөө талаас хүмүүсийн нөгөө сэтгэл зовоод бас санаа зовоод байгаа одоо энэ байгаль экологийн асуудал, хүний эрүүл мэндэд одоо холбоотой асуудлууд те энэ тээвэрлэхэд нэргээд нарийн деталь юмнууд явж байгаа учраас энэ талаас нь яг энэ зайлшгүй нэгдээ орох ямар одоо ач холбогдол байгаа талаас нэг мэдээлэл өгөөч. Хоёрт нь болохоор ер нь одоо яг энэ төрлийн хичнээн конвенц цаана манайх нэгдээ ороход дутуу тийм конвенцуд бас байна уу? Одоо ойрын хугацаанд жишээлбэл дахиад бас бид нар зайлшгүй нэгдээ орох. Одоо энэ чиглэлээр манай хууль нь хэрэгжээд холбогдох төслүүд, хөрөнгө оруулалтууд яваад ирэхээр одоо аюулгүй байдлын стандарт, хөдөлмөрийн аюулгүй байдал, экологийн асуудал гэдэг энэ чиглэлээр дахиад дутуу нэгдээ орох конвенц байгаа юу? Тэр өөрөөр хэлбэл Монгол улс дахиад ойрын хугацаанд энэ чиглэлийн одоо олон улсын конвенцуудад ямар конвенцуудад нэгдээ орох юм бэ гэж. Тэгэхээр асуултад дүгнэлт хэлэхэд бол нэгдүгээрт бол олон нийтэд энэ өнөөдөр ярьж байгаа 3 конвенцийн ач холбогдол зайлшгүй шалтгаан шаардлага хамон ойрын хугацаанд нэгдээ орох ёстой, нэгдээ орох зохистой энэ конвенцуудын талаарх мэдээллүүдийг та нэгдсэн байдлаар хийгээч. Тэгэхгүй болохоор одоо нөгөө хуулийн араас баахан конвенцууд ордог. Гол нь бол энэ нөгөө жирийн нэгэн хууль биш, энэ бол өөрөө нөгөө онцгой асуудал бид нар яригдж байгаа учраас энэ чиглэл дээр бас энэ ажлын хэсгийн ч гэсэн төрөний хэлдэг олон нийт мэдээлжүүлэх энэ хүрээндээ энэ конвенцуудын ач холбогдол зайлшгүй шаардлага гэн талаар бас товч мэдээлэл их зөв байх гэж бодож байна. За энийг хариулж өгөхгүй. За Эрдэнэ улдагчны асуулт хариулъя. Туван сайд. За өнөөдөр 3 конвенц орж ирж байгаа. Тэгээд энэ 3 конвенц маань бол мэдээж энэ олон улсын атомын энерги агентлаг гэх том агентлаг байгаа. За тэгээд Монгол улс бол энэ цөмийн энергийн комиссараар дамжиж харьцдаг. За энэ цөмийн одоо их үүсвэр одоо цөмийн одоо иж бүрдэл технологи энэ хэрэгжилж байгаа төхөөрөмжүүд гэдэг энэ олон зүйл бол олон улсад маш нарийн одоо хим хэмжээнүүдээр зохицуулагддаг. Одоо энэ зарим конвенц нь бол ийм бага хэмжээний жижигхэн одоо зүйл зохицуулж байгаа юм шиг ийм харагдж магадгүй. Тэгэхээр энэ нарийн одоо зохицуултыг хийхэд бид бүхэн энэ одоо олон улсын цөмийн энерги агентлагийн одоо шаардлагын дагуу энэ конвенцуудад элсэж байгаа. Тухайлх юм бол бид нар тэр сая хамгийн одоо сүүлд нь 3-т нь хэлсэн энэ бага хэмжээний цөмийн материалын шинжилсэн протоколыг сойрхон батлах гэдэг энэ одоо юун дээр конвенцэд гэхтэл бид нар 2005 онд энэ конвенц хэрэгжсэн. Бид нар 15 онд энийг одоо орхон зүйтэйгээ засгийн газартаа даалгавар өгснөөс хойш 9 жил одоо хилцэж батлаагүй явхаар энэ дээр нэг үл ойлголцод байдал ирж байгаа нь болохоор энэ нөгөө олон улсын цөмийн атомын энерги агентлагаас манайд ирсэн бичгэн дээр энэ одоо Монгол улсын байр суурь их тодорхойгүй байна. За дээрэс нь бас энэ одоо конвенцэд нэгдээ ороогүй тохиолдолд бусад одоо төсөл хөтөлбөрүүдэд оруулах дэмжлэг тусламжаа үзүүлэхгүй байх гэх мэт одоо ийм сөрөг нөлөө гарахыг бас анхааруулсан байгаа. За энэ конвенцууд бол нэгдээ орсноор бид нар энэ цөмийн одоо аюулгүй ажиллагаа ялангуяа энэ ард иргэд рүүгээ чиглэсэн, байгаль орчин руу чиглэсэн, эрүүл мэнд рүү чиглэсэн, дээрэс нь хөрш орнуудад энэ цөмийн одоо бүтээгдэхүүнтэй холбоотой одоо бас дайн байлдаан дэлхийд даяар болж байна. Энэ дээр бас цөмийн зэвсгийн асуудал жаргаж байгаа. Ингээд иймэрхүү нөхцөл байдлуудад яаралтай мэдээлэх, мэдэгдэх, арга хэмжээ авахулах энэ төр гээд олон одоо зөвлөдүүдийг зохицуулж, наривчлж зохицуулж өгсөн ийм конвенцууд байгаа гэдгийг хэлье. За дээрэс нь одоо бид нар бол удахгүй бас нэг конвенц оруулж ирнэ. За манайх дээр бол тантай санал нэг байгаа зүйл нь бид нар энийг энэ Мон атомтай бусад одоо бадрах энержи энтертэй нэлээд ярилцж байгаа. Цөмийн комиссарч гэсэн ард иргэдэд мэдээлэл өгөх асуудлыг бол сайн одоо болгох, тэрэнд бол санхүү хөрөнгө зарцуулах, тэднийг багаас нь мэдлэгжүүлэх гэдэг энэ асуудлыг бол маш чухлаар авч үзэхгүй бол монголчууд энэ атомын бөмбөг энтер гэсэн одоо тэр цөмийн
энерги гэсэн энэ айхтар одоо үг хэллэгнүүдээс баггүй одоо айж ийм нэг юм одоо айлт эмээх зүйл бий болсон байгаа учраас бид нар шинэ мэдээллүүдийг зайлшгүй өгч явах юм шаардлага байгаамаа. За таны асуусан энэ дутуу конвенц бол байгаа. Ашигласан түлшний болон цацраг өвдөх таягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай 97 оны конвенцэд нэгдүгээр орох гэдэг энэ асуудал байгаа. Бид нар энийг бас судлаад энэ дээр бол яг цаг хугацааны одоо хязгаар одоохондоо байхгүй, бид бүхэн бас тодорхой зүйлүүдийг нэмж судалж иж оруулж ирнэ гэсэн байдлаар төр хойшлуулад байгаа гэдэг байдлаар хариулъя.